Орой минь дэргийн өнөөдрийн гайхамшигт ном нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн 5 сарын зочин маань Шижрээ байгаа. За Шижрээтэйгээ танилцъя. Сайн уу? Сайн байна уу? Намайг Бачаргал урагтай Шижир гэдэг. Намын нэвтрүүлэгт орж байгаадаа маш баяртай байна. За би ч гэсэн авилгын маань хүлээн авч ирээд ер нь энэ оны номын нэвтрүүлгийн хамгийн ихний эрэгтэй зочин байгаа. За тэгвэл хоёлаас номонд дуртай Шижрээгийнхаа хизээнээс номонд хорхоосож эхлэв. Ямар төрлийн номнод уншдаг тухай яриагаар эхлэе. Анх хизээнээс ном уншиж эхэлсэн байг үл та. Мэдээж хэрэг багасаа л 1-р ангиасаа л 9-ээс хойш мэдээж хэрэг те. Батгийн математикийн ном уншин. Ерөнхийдөө яг номонд дурлаж уншиж эхэлсэн гэвэл анх 2012 онд манай аав ээж хоёр надад Жүүл Верний 70 дугаар 20,000 байр аялсна гэдэг номыг шинэ жилийн бэлэг болгож надад өгч ирсэн. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө ном унших одоо их сонирхолтой болсон. Хамгийн анх ном уншиж дуусгаад сэтгэл чинь нэг ном уншаад дуусах нэг гоё болдог штеп. Тэр ном нь ямар ном байсан бэ? Энэ номыг би уншчлаа шүү. Санаж байна уу? Санаж байна. За 70 дугаар 20,000 байр аялсан. Тэр номоос юу нэхэлсэн байж тээ. Эхэлсэн тийм. Тэгээд тэрнээс мэдээж хэрэг багсаа үлгэрийн те Цөөхөцтэй Монгол ардын үлгэр орны үлгэрүүд тэгээд уншдаг. Тэрнээс Жүүл Верний одоо шинжлэх ухааны уран зөгнөлт заавс тэгээд одоо үлгэрийн ийм одоо гэтээ бас бодиттой байж болохоор ч юм шиг ийм санаануудыг гаргаж өгөөд их догтлол үүсгээд дараа нь одоо хүүхэд байсан дотроо их төсөөлдөг надад ийм мундаг том шумдаг зай байсан ч болоосаа одоо амьдралаас тасраад ингээд 70 дуугаар ингээд багтаагаа хамт аялахынсан гэж их боддог байсан. Мөнгө төсөлөд хэдэн настай байсан бэ? Би чинь 2000 оных. Тэгэхээр 2012 гэхээр 12 настай л байсан гэсэн. За ер нь 2012 оноос хойш номонд хасаад 6 жил болсон байгаа юм шүү дээ. За тэгвэл өнгөрсөн 6 жилийн турш чи ямар номнуудыг ер нь одоо жанраар хавал их уншсан байна. За ерөнхийдөө бол Жүүл Верний номнуудыг их уншдаг байсан. Анх 9 дугаар 20,000 байр аялсны гэдэг номыг уншаад дууссныхаа дараа Нууц дарлыг би уншсан. Би уншсан ч гэж одоо манай ээж хоёр бас авч өгсөн. Магадгүй тэр хоёр мэдээж хэрэг уншчихсан байсан болохоор надад тэр номыг авч өгсөн баг. Тэгээд тэр номынхын төгсгөл дээр бас тэр 70 дугаар 20,000 байр аялсна гэдэг номны бас одоо үйл явдал. Тэр Нууц дарл гэдэг номон дээр гарсан. Тэгээ ерөнхийдөө тэрнээс хойш Жүүл Верний номнуудад их дурлаад Жүүл Верний одоо үл үзэгдэх чүн Нууц дарл дэлхийн дөрвөн аялсны гэх мэт номнуудыг одоо цаг хугацааны эхлэл рүү аялсан гэх мэт одоо ийм шинжлэх ухааны номнуудыг уншиж хагаад сүүлд нь Монголын 107 хүүхдийн цуврал ном гэдэг байдаг. Тэрнийг ерөнхийдөө их баг уншихаасаа илүү тэрийг анх нэг уншсан чинь нэг 3 номтой болцсон байсан тийм. Тэгэхээр ингээд харсан чинь нэг газрын ардталтаа ингээд 107 их хүртэл тоотой. Нэг харсчаа 3 тоо байна. Тэгэхээр за ер нь энийг ингээд тэ цуглуулад өрөөд бас дараа нь уншсныхаа дараа харахад гоё юм байна да гэж бодоод тэдний номнуудыг их тууштай уншиж ирсэн. Тэ мэдээж хэрэг одоохондоо хүртэл дуусах чадаагүй л байна. 107. Гэтэ бас яг уншаад дуусны дараа бол айгүй гоё сэтгэл төрөх юм шиг шүү дээ тийм. Одоо нэг догтлуулж исэн үйл явдлуудын занглаа нь гараад энэ ийм байсан юм байна штэ гэдэг одоо тэрийг их ойлгоод сэтгэл онгоох тэр мөчлөх сайхан да. Нэг санаа амраад ч юм уу тийм. Шалгалтын дараа гараад ирсэн юм шиг тийм сайхан гоё мэдрэмжүүдийг их өгдөг. Жижиг маань ер нь ном унших төлөвлөгөө гаргадаг уу? Жилд нэг за тэдэн ном уншичнаа эсвэл эсрэгээрээ шинжлэх ухааны тэдэн номыг энэ жилдээ нэг уншичнаа ч гэдэг тийм төлөвлөгөө гаргадаг уу? За ерөнхийдөө бол тийм төлөвлөгөө гаргадаггүй. Одоо хүмүүсийн зөвлснөөр одоо ном шүүмжлэгчид гэж бас байна. Тэдрээс одоо мэдээж хэрэг өндөр одоо миний уншдаг одоо жанрын өндөр үнэлэмжтэй номнуудаа байлаа сонирхоод үзэн. Мэдээж хэрэг номны эхлэл гэдэг бас өөр их чухал. Ингээд хүн хараад тэ эхлэлийг хараад энэ үнэхээр сонирхолтой ном байж чадах юм шиг байна гэд. Тэгээд одоо мэдээж хэрэг шүүмжлэгтээс өндөр үнэлгээ авсан. Манай найзуудын болон эцэг эхнэрийн зөвлөсөн
номнуудыг ерөнхийдөө уншдаг. Явандаж бас гэр бүлийнхаа тухай танилцуулж өгнө гэж найдаж байна. За өнөөдөр чиний авчирсан ном ямар төрлийн ном бэ? Бас хэн чамд санал болгов? За энэ нь болохоор гэмт хэрэг триллер төрлийн ном байгаа. Ерөнхийдөө энийг болохоор манай өвөө их ном уншдаг, одоо олон хэл дээр ном уншдаг хүн байсан. Тэгээд их номын их өргөн цуглуулгатай. Тэгээ манай болохоор тийм номын орчинд их өссөн хүн байдаг. Тэгээ тийм болохоор манай аав ном унших дуртай. Одоо ч гэсэн манай аав ном их уншдаг. Цэргийн хурандаа хүн бий. Тэгээд манай өрөөнд номын тавиур байдаг юм. Тэгээд тэрэн дээр их олон номтой. Аав ингээл тэндээсээ заримдаа шинэ номнууд авчраад хийчин. Тэгээд завтаа болохоор тэрийг ингээ сайхан уншаал сууж идэг. Дуусгаараа тавьчихдаг. Тэгээд тэр дууссан номнуудаас нь би одоо сонирхол татсан тийм номнуудыг нь авч уншдаг. Гэтэ манай орос хэлтэй болохоор их номнууд нь орос хэлээр хэлдэг болохоос баг зэрэг асуудалтай ч юм шиг тий. Орос хэлээс орчвол асуудалгүй ч юм шиг цогтлаа. Тэр давааны аргах хэрэг болчихно. Өнөөдрийн чиний авчирсан ном бас ямар ном байгаа лээ? Ягаад ч энэ номыг сонгож бас нэвтрүүлэхтэй ярилцъя, хуваалцъя гэж бодсон. Миний уншсан номнуудаас хүмүүст илүү өгөөчтэй. Хэлий гэсэн юмыг их агуулсан ном учраас энэ номыг их сонгож авчирсан. Тэгээд ерөнхийдөө бол энэ нь Омерта гэдэг Марио Пузогийн бичсэн, Нобелийн шагнал Марио Пузогийн бичсэн. Омерта гэдэг Мафта. Маф гэж юу вэ? Гэр бүлийн харилцаа гэж юу вэ? Гэж ирээд тэгээд үйл явдлыг унших юм бол өшөө авалт гэж юу вэ? Гэдэг тухай гардаг ном байгаа. Нэлээд л бас шинэлэг сэдвүүдийг бидний өмнө бас нээж өгөх ном байгаа. Тэгээд энэ номын хувьд болохоор маф гэсэн хэлсэн шүү дээ тий. Тэгэхээр мафийн гэхлээр нэлээд чухал гэсэн дүр нь бол 9 байгаа. 9 дүр түүнээс гадна маш олон дүрүүдтэй байсан. Тэгээд 2000 онд англи хэл дээр хэлэгдсэн гэж байгаа тий. Тэгээд чиний хувьд яг хизээ энэ номыг уншив? Монгол хэл дээр зузаан ном болж таарсан уу? Орчуулгын хувьд бас ямар байв? Орчуулгын ном юм чинь тий. Би өмнө англи хэл дээр ном уншижсэн. Тэрийг дараа нь монгол хэл дээр уншижсэн. Тэр нь болохоор хүүхдийн ном байсан л да. Тэрэн дээр их биш тий. Баг зэргийн одоо утга агуулгын ч юм уу. Тэгээ бүр нэг тэмсвэртэй бас утга агуулга юм биш. Баг зэргийн зөрүүнүүд бол гарч исэн. Би энэ номыг болохоор би англи хэл дээр уншиж байгаагүй. Гэхдээ уншихад бол ямар нэгэн өндөрлөл бэрхшээлтэй асуудлууд эсвэл одоо ойлгохгүй ч юм уу тий. Ямар сони юм бэ гэсэн. Тиймэрхүү юмнууд бол ер нь бол байгаагүй. Тэгээ мэдээж хэрэг бас мафтай ном уншиж байгаа учраас энэ одоо буруу ч юм уу гэж бодож исэн үед бол цөөнгүй байсан. Тэгээд одоо дуустал уншижсэн учраас энэ ийм байсан юм байна. Одоо орчуулгын бас тий алдаа биш юм байна. Ийм зангилаа байсан байх. Ийм зангилаа байсан байна тий. Итгэмээргүй үйл явдлууд их гардгаа гэсэн. Нэрээс жоохон тэгээд сэдэж болох л орчуулгын ном чинь яг зөв орчуулж би юу уншаад байна гэсэн үйл гал юм байгаа тэгэл энэ тий. За тэгвэл монгол хэл дээр онсон унаартайг ер нь агуулгын хувьд тэгвэл одоо ямар хуу ном юм бол хүмүүс чинь нэг гарчгийг харж байгаад ном авдаг ч юм уншдаг штэ. Тэгэхээр чиний хувьд бас яг энэ хүмүүстэй сонсож байгаа хүмүүстэй зориулаад агуулгын ерөнхий багцлаад нэг товчхон эсвэл ганц хоёр нэг эпизодыг ч юм гаргаж юм. Тэгэхгүй бол бас тэ бүхэлд нь авах яриад өгч юм бол бас дараа нь унших сонирхолгүй болчихно. Тийм учраас бас сэдвийг гаргаж өгөх үүднээс сонирхолтой хэдэн бас эсвүүдээс ярьж өгье. Энэ болохоор Дон Астон гэдэг нэг мафийн толгойлогчийн хүүхдүүдийнхэн тухай гардаг ном байгаа. Тэр нь болохоор мафийн толгойлогч, Сицилиэс гаралтай мафийн толгойлогч. Тэгээд тэр нь болохоор одоо мэдээж хэрэг маф учраас мөнгө угаах. Тэгээд одоо гэмт хэрэг, хүн барьцаалах, аллаг, биеийн үнэлэлт мэдээж хэрэг иймэрхүү хэрэгүүд бол гарна. Тэгээд энэ Дон Астон гэдэг нь болохоор арай бусад мафуудаас илүү толгойлогчдоос илүү амьдралын ухаан илүү сайтай гэх юм уу. Одоо ирээдүг үеийг бодсон, хүүхдүүдээ их бодсон. Тэрнийхэтээ бол тийм одоо буруу аргаар мөнгө гаргахаас илүү тэдрийг нэг багцлаад те тэндээсээ орж ирсэн ашгуудаа ингээд цуглуулж нэг багцлж хагаад банк нэгээд одоо тэгээд тэр банкаараа одоо те
яаж хүмүүсийн анхаарлыг татаж хүндлэлийг хүлээж тэгээд одоо дараа нь үр хүүхдэд хэрхэн хувааж өгч байгаа тухай. Тэгээд тэр хувааж өгсөн дээр бас асуудлууд хэрхэн гарч байгаа. Бас дайснууд нь тэрэн дээр хэрхэн одоо реакт үзүүлж байгаа тухай гардаг юм байна. Үнэхээр л санаж төсөөлөл аргагүй үйл явдлууд гарч ирдэг ном байх та тий. Бас гэр бүл гэдэг ялла гэр бүлийн тухайс энэ ном дээр ямар одоо өнцгөөс хараад ямар гэр бүлүүд эндээс гарч байгаа л. За энэ Дон Астон гэдэг байгаа хүн нь болохоор 3 хүүхэдтэй. Тэгээд тэр 3 хүүхэд нь бол ааваасаа хамааралгүй. Одоо хэдий аав нь том эрхэм мэдлэлтэй мафийн толгойлогч хүмж банкны эзэнтэй мафийн толгойлогч хүн байсан ч гэсэн аавынхаа хамааралгүйгээр одоо тий үр хүүхдүүд нь бас хэрхэн амжилтанд хүрж байгаа тухай. Одгоо та үлгэр жишээ аваад уншиж болох юм. Тэр хүүхдүүдээс нь тий. Тийм одоо хэдий зохиомжтой үзчихсэн магадгүй тий энэ амьдралтай бас холбоотой учраас хэтэрхий зохиомжтой ном бол биш. Тэгээд бас санаа аваад үлгэр жишээ аваад бас энэ номыг унших боломжтой. Тэгээд гэр бүлийн харилцаа бол хүүхдүүдээс жоохон хөндий гэж гадна талаасаа бол тэгж гардаг. Дотроо бол хүүхдүүдтэй их хайртай, хүүхдүүдтэй юм үлдээ. Хүүхдүүдийнхээ ирээдүйг утсыг сайн аавын тухай бас гадаг. Аав ч гэсэн бас мафийн толгойлогч хүн гэдэг бас өөрөө бас хэцүү. Тэр бас хэцүү одоо юу тохиолдож байгаа вэ гэдэг бас амнаасаа унших боломжтой. Чамд энэ дүр дундаас хэний дүр нь их таалагдав? За энэ болохоор Дон Астоны хүүхэд өмгөөлөгч, хуулийн ажилтан. Дон Астоны бага охин Април Никол гэж нэг охин бий. Тэр нь болохоор бас ерөнхийдөө аавынхаа эсрэг үйл ажиллагаануудыг явуулдаг. Аавынхаа эсрэг шүүх хурлуудад бас оролцдог. Тэгээ аавынхаа эсрэг ерөнхийдөө ажилдаг. Одоо мэдээж хэрэг мафийн толгойлогч хууль бас юм хин. Хүүхд тэр хүүхд нь бол тий ажил чухал гэдэг одоо бүр хүлээн зөвшөөрсөн. Юу л бол юу хийхийг бэлэн тийм охин байдаг. Хэдий тийм ч гэсэн дотор бол аавыгаа хүндэлдэг, аавтай хайртай, аавынхаа хийдэг юмыг бас ойлгодог. Гэтэ зөв зүйлийг дагдаг тийм нэг охин бий. Тийм тэр охины дүр ихэд бас номныхоо эцэст нь ч гэсэн асуудлуудыг их зөвөр шийдэж чаддаг тийм дүр байна. Чамд яагаад таалагдсан бэ? За энэ нь болохоор хэдий одоо тий аав нь ч гэсэн аавынхаа дараа нь бол аав нь бол одоо халуулдаг байгаа. Тэрийг одоо тэр аавынхаа өргөмөл хүүхэдтэй цуг тэр асуудлыг хэрхэн шийддэг, тэр мэрэгэн ухаанаа хэрхэн ашигладаг, ажил мэргэжилтэйг хэрхэн холбож чаддаг, тэр зүйлүүдийн номон донд их гардаг. Тэр дундаас нь хараад үзэх юм бол ерөнхийдөө магадгүй хүн хүний бодол өөр. Надад бол энэ Никол гэдэг дүр маш их таалагдсан. Тийм учраас Николыг гэж одоо хэлнэ. Ингээ харах юм бол ажил мэргэжил гэр бүл дотроо зарим тохиолдолд холилдсон байдаг штеп. Энэ номон дээр яг энэ дөрүүд маань ажил мэргэжил нь гэр бүлтэйгээ хэр ингээ холбоотой. Эсвэл яг гэр бүлийн асуудал гэр бүл дотроо ажил мэргэжил тустай гэсэн юм үзэл бодол гарч ирсэн юм лээ. За ерөнхийдөө бол эднэр ерөнхийдөө аавынхаа эсрэг ажилтдаг хүүхдүүд гэж хэлж болно. Том тийм 3 хүүхэдтэй. Том хүү нь болохоор Айрвин Хуран дагна. Энэ болохоор Валериус гэдэг нэг том хүү бий. Дунд хүн болохоор одоо телевизийн захирал хийдэг хүн. Мэдээж хэрэг аавынхаа эсрэг юмнуудыг зурагтаар бас гаргана тийм. Одоо суртал ухуулгыг ч юм уу. Мэдээж хэрэг одоо аавдаа бол ажилтдаг байсан. Өөр мэдээж хэрэг өөрийнхөө хүчээр өндөрлөлт хүрч чадсан учраас тэр баг. Тэгээд бага охин дүү нь болохоор Никол гэдэг хууль одоо тийм өмгөөлөгч охин бий. Эдгээр нь болохоор ерөнхийдөө аавынхаа эсрэг ажилтдаг ч гэсэн мэдээж хэрэг нэг гэр бүл учраас нэгнтэйгээ уулзаад оройн нэг 7 хоногтоос нэг ч юм уу сардаа нэг ч юм уу оройн хоол нийлж суугаад сайхан юм яриа суудаг, инээлддэг. Тэгээд мэдээж хэрэг тэр дундаа гэр бүлийнхаа асуудлыг ярьж хагаад гараад явсныхаа дараа бол ажил мэргэжлээдэг. Гэртээ хоол идэхдээ гэрийнхээ асуудлыг ярьдаг. Энэ болохоор яг хуу ажил мэргэжил гэр бүл хоёрыг солиод дэмий юмаа гэсэн санаа гаргаж ирсэн юм. Яа. Бас айгу
өөр хэл дээр, өөр соёл дээр бичигдсэн ном гэдэг утгаараа шинэлэг зэл зөндөө их байгааг ер нь сонсгосон анзаарч байна. Тэгэхээр Сэцэл хотын тухай гарч байгаа ах тий. Энэ хотыг бас хэрхэн дүрсэлсэн байдаг юм болов? За энэ болохоор Дон Астон гэдэг хүн болохоор Сицилиас гаралтай. Мафи гэдэг зүйл болохоор ерөнхийдөө Сицилиас гаралтай гэж үздэг. Тэгээд энэ Сицил гэж одоо том хот бий. Ерөнхийдөө тэрний тухай бол ерөнхийдөө бол гарахгүйгээр Дон Астоны төрсэн нэг жижигхэн тосгоны тухай гардаг. Тэр нь болохоор одоо энэ илүү одоо төсөөлөлд нь буулгая гэж одоо ярих юм бол одоо хуучны дайнтай кинонуудаар гардаг Орсын тосгонууд байдаг шүү дээ. Одоо нэг онцгийн зөвлгөө банзан удан байшингуудтай тэгэл нэг дөрвөлжин цаг хаалга нэг байдаг л нэг юм шорон годомж тийм газар төрөөд тэгээ хэрхэн амжилт нүрсэн тухай Дон Астон гардаг. Тийм учраас Сицил гэдэг тийм газрын жижигхэн хотынхын тухай гардаг байна. Чиний хувьд энэ номыг уншихдаа ямар зүйлийг аягүй их одоо бодож харж ирв давтагдсан ч юм уу те хүмүүсээс одоо хүмүүсийн зан авир ажилдаа хандж байгаа хандлагч гэр бүлтэй хандж байгаа хандлагаас ч юм уу юу гиндээс их сурав. Ерөнхийдөө бол мэдээч амжилтанд хүрээгүй тий жижигхэн газраас ч юм уу хийсэн байж болно. Хэдийг гэлээж гисэн хэрвээ түүндээ тууштай байж чадах юм бол амжилтанд хүрч чаднаа гэсэн санаа ерөнхийдөө бол ойлгож болно тий. Одоо энэ Сицилиэс гарсан энэ жижигхэн одоо мэдээж нэг хүүхдэл байсан байж таарна. Тэгээ зориг тавиад тэгээ сүүлдээ их том мундаг одоо мафи толгойгч болж чадсан байна. Хүүхдүүдтэй юм үлдээж чадсан байна. Тэрийг нь бас харах юм бол авууштай. Тэрнээс нь бас их суралцах зүйл их бий. Тэгээд хичнээн маф гарч байгаа гэсэн чинь хэлсэн шүү дээ. Сурах юм ихтэй ном гэдэг утгаараа сонгосон гэдэг. Сонирхож байгаа ялангуяа залуучууд их байж магадгүй. Тэр дундаас зөвхөн залуучууд гэлтгүй ажил мэргэжлийн холбоотойгоор ч юм эсвэл яг энэ салбар ямар гэдэг юм болоо гэж мэдхийг хүсэж байгаа эмэгтэйчүүд бас мэрсэл байж магадгүй санагдаж байна. За тэгээд чиний хувьд яг энэ номыг уншаад ямар сэтгэл төрсөн бэ? За ерөнхийдөө бол эхэндээ бол энэ номыг яг эхлэл хэсэг нь бол маш сонирхолтой байсан. Үйл явдлууд тий. Тэгээд ерөнхийдөө голдоо ороод ирсэн чинь баг зэрэг сонирхолгүй болоод ирсэн. Заримдаа ингээл өөдөө тий уншиж ирсэн гинт одоо өөр юм хиймээр болоод өнөөдөртөө ингээл болий гэдэг ч юм уу. Тиймэрхүү үед бол тохиолддог. Гол хэсэгтээ бол тохиолдчихсэн. Тэгээд мэдээж хэрэг тууштай бол уншаад дуусгасан. Тэгээд номынхоо ерөнхийдөө төгсгөл хэсэгтээ болоод ирэх юм бол тэр өөдөртэй ч гэдээсэн гинт сонирхолтой үйл явдал байсан юм байна гэдгийг бас харж үзэх одоо тий боломжтой. Гол зангилаа нь тэнд одоо гардаг. Тийм ном. Тийм учраас бас аливаа зүйлд тууштай дуусгаж чаддаг байх хэрэгтэй. Тэгэх юм бол бас одоо гоё сайхан байсныг нь бас олж мэдэх боломжтой. Кайфыг авсан талаа биш үү тий. Чи энэ номыг уншиж дуусаад айгүй юм сэтгэлээ гоёсэн бах гэж бодож байна. Эхэндээ нэг юм боловсон чинь энэ чинь ийм очиртай байсан юм байж тэгэл олон зангилаа гарсан бах тий. Тий энэ одоо мэдээж хэрэг мафи ертөнц гэдэг ч одоо эндээс унших юм бол ойлгож болно. Их олон үйл явдал, их олон одоо тий муу сайн хүмүүс, урвагч, үнэнч хүмүүс бүгд гарна. Тэгээд тэд нар одоо сүултээ тий хин нь одоо яг үнчээр үлдэх үү. Тэгээд эсвэл уучлалтгүйгээд ийждэг, эсвэл тэгээд тэр чигээрээ одоо нүрээ буруулаад явдаг. Тийм хүмүүс бас гардаг. Тэгээд тийм болохоор одоо номыг одоо уншиж дуусгана гэдэг чинь тий тэр хүмүүсийн яг ямар хүн байсан бэ гэдгийг тий гол үйл явдлуудыг яаж тайлбарлаж гинэ вэ гэдгийг мэдэж дуусна гэдэг бол бас өөрөө тийм кайфтай ялцчихв. Нэг л нэг тийм сэтгэл онгоод нэг сайхан очиртай байж ийм л байсан юм байна. Ингээл байсан юм байна. Магадгүй ингээд хүн дотор уншиж байхдаа төсөөлдөг. Кино үзэж байхдаа ч гэсэн. Яг кинонд байдаг тийм. Одоо ингээд одоо кино үзэж голд нь орж байгаа. За энэ ч орын нэг иймэрхүү л болоод дуусах юм байна да гэдэг одоо төсөөл болоод ирэн бод чинь. Одоо баг те яг л тийм болох гээд одоо тэр замаар яваад байгаа. Энд чинь бас жоохон өөдөн шүү дээ. Энэ төсөөлөхөд амарх. Явсаар ингээл яг бочлоо тийм. Яасан юм байна. Ингээл байгаа юм байна. Ерөнхийдөө л миний бодсноор яваад байна гээл. Яг тэгээ явж идэл гинт цаам одоо те үйл явдал өөр эргээд одоо илүү хүний сонирхлыг
автаж чаддаг ном байгаа. Тэгээд ерөнхийдөө бол тэр үйл явдлуудыг огцом эргүүлж чадсан. Гэхдээ бас их зөвөр эргүүлж чадсан тийм ном байгаа. Чиний хувьд болохоор энэ номоос тэгвэл тууштай байлыг нэлээд сайн сурсан байна гэж ойлголоо. Тэрнээс өөр бас хэрэгжүүлж болмоор сурсан зүйл юу вэ? Эсвэл аль хэдийн хэрэгжүүлсэн юм байна уу? За одоохондоо бол хэрэгжүүлсэн юм бол 2 сарын өмнө өмссөн гэдэг юм. Тэгэхээр энд болохоор мэдээж хэрэг мафтай ном. Тэгэхээр бас мэрсэр асуудлууд бас бий. Буруу аргаар одоо энэ төр чинь мэдээж хэрэг маф учраас бас яг зөв аргаар бол явахгүй шүү дээ. Тэгэхээр мэдээж хэрэг сурахаар юм бол их байсан. Тэгвэл та энэ номыг унших юм бол бас надаас илүү ухаж ойлгож уншиж болж болох юм. Ерөнхийдөө бол миний хувьд бол сурсан зүйл гэвэл ажил амьдралаа мэдээж хэрэг холихгүй байх. Тэгээ мэдээж хэрэг тууштай байх. Тэгээд хамгийн гол нь бол гэр бүлийн харилцаа гэдэг өөрөө ямар их эрхэм зүйл юм бэ? Хэдий одоо нэг өргөмөл хүүгийн дур гардаг ба хэдий өргөмөлч гэсэн те гэр бүлийн нэр хүндэд одоо хайр хүндэтгэлийг хэрхэн хүлээж авч болдог вэ? Хэдий бас харах боломжтой. Ийм ном байх нэ. За тэгэхээр магадгүй өнөөдрийн нэвтрүүлд орж байгаа номыг унсан хүн байх юм бол комментээр үлдээгээрэй, сэтгэлдээ үлдээгээрэй гэж хэлэх байна. Тэгээд шинжрээ маань энэ сарын турш та бүхэндээ одоо 2 удаагийн нэвтрүүлэг үлдсэн байгаа. Унсан магадгүй миний бодож байгаа ховор номнуудаас унсан байж магадгүй санагдаад байна. За байж одоо магадгүй л гэж хэлье. Аав ээж нь өвөөгөөсөө ахуулаад гэр бүлнийх номонд дуртай, номд хорхоотой гэр бүл юм чинь сүүлийн үед ялангуяа залуучууд номыг уншиж байгаа гэдэг утгаараа бас ховор номноос унсан зүйл ах юм бол бас хичрээ маань дараагийн нэвтрүүлгүүдэд бас бидэнтэй хуваалцаарай гэж хэлэх байна. Эсвэл ийм нэгэн би ном унших гад олж чадахгүй байсан мэ чи унсан уу гэх хүмүүс асууж болох бах тий. Тэр номыг магадгүй уншсан байвал сэтгэлдээ хуваалцах болох юм. Шинжрээс номын тэмдэглэлийн тухай ярьж байсан шүү дээ. Номыг уншихдаа тэмдэглэл хөтөлтгөө гэдэг. Энэ номын хувьд болохоор аав нь чамд уншиж байгааг чинь анзаарсан бол хэлсэн зөвлөгөө ч юм уу эсвэл захиас байсан уу? Энэ номыг болохоор эхлээд мэдээж хэрэг манай аав уншаад тэгээд тавир дээрээ тавьсныг нь энэ болохоор тийм их тод улаан хавцтай ном байдаг. Тэгээд тэр номнууд дундаас нүдэнд их тусаад мэдээж хэрэг хүн сониоч. Энэ одоо ямар ном бэ? Америктаг өвчцээдэг. Орос хэл дээр ч юм уу те мэдхгүй тэгээд за яг хавцсан гоё юм байна. Тэгээд одоо аваад уншаад үзсэн монгол хэл дээр байсан. Тэгээд эхлэн нэг сонирхолтой байсан учраас ерөөдөө бол эхний нэлээд хэдэн утсыг бол өдөртөө уншаад тасгацсан шүү. Тэгээд яг сүүлдээ би спортоор хичээлдэг учраас мэдээж хэрэг бас ном уншихад бас тийм сайн цаг бол гаргаж чаддаг. Манай аав энийг уншиж байгааг хараад энийг хөөж наад ном уншчихвэл тэмдэглэл хөтлөөрэй. Тэгэхгүй бол одоо тий ийм ном одоо Сицил нэрнүүд гэдэг чинь бас өөрөө хэцүү. Санахад хэцүү. Тэгээд ийм мафтай ном гэдэг чинь үйл явдал дөрүүд ихтэй. Тийм учраас тэрийг нь мэдчихсэн учраас тэмдэглэл хөтлөөрэй гэж тэгж зөвлөж ирсэн. Чиний хувьдаас яг номыг зөвхөн энэ ном гэлтгүй ер нь уншихад тэмдэглэл хөтэлдэг үү? Ерөнхийдөө бол номыг уншихад тэмдэглэл хөтэлдэг. Манай одоо уран зохиолын багш би. Тэр багш болохоор биднэрт ингээд хүснэгт гаргаад өгчдөг. Тэрэн дээр нь болохоор одоо ингээд энэ жилдээ гэж унших хэвээр номнуудын чагсаалт гэдэг биднэрт гаргаж өгдөг байсан. Гэрийн даалгавар. Тийм гэрийн даалгавар, жилийн гэрийн даалгавар гэдэг өгчдөг. Мэдээж хэрэг хичээл ороод эдрийгээ бас уншина. Тэгээд бид нар чинь мэдээж хэрэг нэг хүүхд болгон яриад те тэр ном бүлгийн тухай яриад байж те тэгэхэр ч цаг алдсан. Тэгээд бид нарт та нар оны тэмдэглэл хөтлөөд тэгээд тэр хөтлсөн тэмдэглэлээ надад хураалгаа хэлчихсэн. Тэгэхэд анх ерөөдөө номын тэмдэглэлийг хөтэлж эхэлж ийсэн. Өмнөх нэвтрүүлгээс бас номын тэмдэглэлийн тухай ярьж байсан хүмүүс байгаа. Тэгээ явандаас дараагийн нэвтрүүлгээс номын тэмдэглэлээ хэрхэн хөтэлдэг бас өрнөлттэй ч юм уу яг ийм номнуудыг тэмдэглэлээ ингэж бичсэн надад таалагдсан. Өөрийнхөө бас тэмдэглэлийн арга барилын тухайс танилцуулж өгөөрэй гэж хэлэх байна. Бас бодож байгаарай. Тийм за тэгээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг ингээд өндөрлөе гэж бодож нэг мэдсэн жалидын 20 гаруй минут болсон байна. Тэгэхээр дараагийнхаа нэвтрүүлэг ч гэсэн бас ямар номтой ирэх бол сонсогчдоос хүлээгээрэй. Чиний хувьдаас гоё тэр сонсогчтой хэрэгтэй. Үнэхээр
дэлхийд тарсан монголчууд маань сонсч идэг ном эх орондоо байдаг шиг монгол хэл дээр ховор байдаг хүмүүс сонсч идэг учраас бас магадгүй шинэ ч юм уу тий заавал яг монголчуудаа хүргэе гэсэн номнуудаас шилж агаад үлдсэн хоёр нэвтрүүлэгтээ бас оролцоорой гэж хэлэх байна. Өнөөдрийн нэвтрүүлэг цаг гаргаж ирсэнд баярлалаа. За баярлалаа. За дараагийн нэвтрүүлгээр уулзлаа түр баяртай. Баяртай. Арай маань өнөөдрийн гайхамшигт ном нэвтрүүлэг хэлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн